Хүүхэд болгон ялгаатай нөхцөл байдалд амьдарч байгаа. Зарим хүүхдүүд бол маш аз жаргалтайгаар өсөж төрнөж хүүхэд насны турсамжаа бүтээж байгаа бол зарим хүүхдүүд бас төдийлөн тийм боломжийг хүртэж чадахгүй байгаа. Тэр хүүхдийн ирээдүй болон сэтгэл гэрэл асах боломж танд байгаа шүү. Тэгэхээр таны оролцоо хамгийн чухал учраас бидний төслийг дэмжиж хандвалгаагаарай. Баярлалаа. За хүчрхийлэл төрсэн хин нэгэн хүнд ямар нэгэн байдлаар цагдаа тантахаас өмнө хандаж зөвлөх ямар нэгэн төв хэрэгтэй байгаа. Эсвэл юм ажилтан ч юм уу. Гэхдээ энэ ажилтан ямар нэгэн төв нь хүртээ хэмжээнд маш хангалтгүй байгаа. Тэгэхээр бид нар хүчрхийлэл төрсэн хүүхэд аль усал хин нэгнийг хамгаалах зөвлөгөө гэх ийм контейнер ашиглан төв байгуулснараа маш олон хүн хүчрхийллээс өөрийгөө хамгаалах болон бусдыг хамгаалах боломжтой гэж харсан учраас энэ төслийг эхлүүлсэн байгаа. За бид нар бол энэ төвийг одоогоор байгуулаад дотоод төвчлөлтөд хийгээ явж байгаа. Бидний одоо энэ хөө өргөнүүлж байгаа хандиваа энэ маань юунд зориулагдж байгаа вэ гэхээр энэ төвийг одоо хаалга нээлттэй байлгах буюу үйл ажиллагаа тогтвортой тасралтгүй явуулах зорилгоор энэ хандивааг өргөнүүлж байгаа. Тэгэхээр таны өгсөн хандиваар энэ төвөөр маш олон хүмүүс үйлчлүүлж хүчрхийллийн талаар мэдээлэл болон зөвлөгөө авч өөрийгөө тэтгэх хүмүүс хүчрхийллээс хамгаалах эсвэл хүчрхийллээс өөрийгөө таслан зогсооход хувь нэмэр оруулах юм одоо очиртай төсөл байгаа. Таны оролцоо хамгийн чухал юм шүү. Мэдээж фандаягаар дамжуулалт таны өгсөн хандив одоо шилэн байдлаар дээрээс нь 100% одоо санхүүгийн зохицуулах орноос зөвшөөрөл авсан стандартанд байгаа явж байгаа учраас санхүүгийн сахилах батын хувьд бол ямар ч эргэлзээгүйгээр ийм одоо хандивын системээр бид нар хандиваа цуглуулж байгаа юм шүү. Хамтын санхүүжилтийн соёлыг хамтдаа түгээцгээе.